нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 2018-аас 2021 онд шинжилгээ ухаан технологийн санхүүжилтээр хийгдсэн өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэл хүчин зүйлс өөрчлөлт сэргийлэх асуудал гэж захиалах эрүүл мэндийн яамны захиалгаар хийгдсэн төслийн үр дүнгийн хүлээлгэж өгсөн. Энэ төслийн хүрээнд ерөнхийдөө энэ төслийн зорилго өсвөр үеийнхний дундах эрүүл мэндийн эрсдэл хүчин зүйлийг судлаад түүн дээр үндэслэн зөвлөмж боловсруулах мөн гол нэг зорилго маань өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 төрлийн зааврыг боловсруулах мөн өсвөр үеийнхний эрүүл мэндийн тандалтын цахим тогтолцооны нэгдсэн тогтолцоог бий болгох гэсэн тийм 4 том үр дүнгээ хүлээлгэн өгсөн байгаа. Энэ үр дүнгуудыг ерөнхийдөө хүлээлгэх хүрээнд нэгдүгээр үр дүн байна. Нийт үндэсний хэмжээний судалгаа хийгдсэн байгаа. Эдийн засгийн дөрвөн бүс Улаанбаатар хот тэгээд төлөөлөөд 4153 хүүхдийн дунд эрүүл мэндийн эрсдэл зан үйлийг нь судлаад тэгээд зөвлөмж боловсруулсан байгаа. Ерөнхийдөө нэгдүгээр үр дүн эрүүл мэндийн сургуулийн сурагчдын хоол тэжээлийн үнэлгээнд бол хоол тэжээлийн байдал нь ямар вэ гэсэн үнэлгээ өгсөн байгаа. Энд бол хамгийн гол сонирхолтой үр дүн гарсан өсвөр үеийнхний дундах илүүдэлжин тархалтын түвшин бол нэлээд өндөр хэмжээтэй. Тэгээд энэ нь бол хүүхдүүдийн идэж ууж байгаа хоолнотойгоо шууд хамааралтай гарсан байгаа. Яагаад тэгэхээр ерөнхийдөө чихэрлэг ундаа, хийжилсэн ундаа, пицца, түргэн хоол идэж байгаа хүүхдийн дунд тархалт илүүдэлжингийн түвшин нэлээд өндөр түвшинд гарсан байгааг манай судалгаагаар тогтоосон байгаа. За дараагийн судалгаа маань 2 дугаар үр дүн байна. Өсвөр үеийнхний эрүүл мэндийн бие барилдрын үндсэн үзүүлэлт нормограммыг тогтоох. Энэ үр дүнгийн хүрээнд ерөнхийдөө энэ үр дүнг бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн доктортой хамтарч хийсэн байгаа. Ерөнхийдөө энд бол өсвөр үеийнхний нормограмм зураглалыг гаргаад ер нь бидээс 5 хүртэлх насны хүүхдэд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр тэр график өсөлтийн мөрөөр бол дүгндэг байсан бол одоо бол өсвөр үеийнхний Монгол хүүхдийн өсвөр үеийнхний дундах бие барилдрын хэмжээ ямар байна те хоол тэжээлийн хамааралт эмгийн түвшнийг илрүүлэх тэр нормограммыг зураглалыг энэ үр дүнгээр гаргасан байгаа. Ерөнхийдөө энэ 2 дугаар үр дүн маань ямар ач холбогдолтой гэхээр ер нь өсвөр үеийнхний бие барилдрын хөгжилт ямар хэмжээтэй байна. Ер нь хоол тэжээлийн хамааралт эмгийн илрүүлэх үүнийг бол эрүүл мэндийн анх шатны байгууллагуудад ашиглах бүрэн боломжтой энэ зураглалыг шинжилэн боловсруулсан байгаа. За 3 дугаар үр дүн маань өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 төрлийн заавар боловсруулсан байгаа. Энэ нь бол 1 дугаар заавар маань хүчирхийлт өртсөн өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний заавар. Энэ заавар ерөнхийдөө бид нар энэ 3 зааврыг боловсруулах гол бол үндслэл маань юу гэхээр Монгол улсын хэмжээнд өсвөр үеийнхний дунд бол тусламж үйлчилгээний ийм төрөлцсөн нарийн заавар байгаагүй байсан. Энэ нь бол судалгаагаараа хамтарсан ажлын хэсэг гараад нэмүүд, гэмтэл сонгоо, за судалгааны бол нөгөө хамтарсан баг хамтраад бол энэ 3 төрлийн заавар. 1 дугаар заавар маань хүчирхийлт өртсөн өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээний зааврыг эрүүл мэндийн сайдын 22 оны 3 сарын 18-ны А151 тушаалаар батлан гаргасан байгаа. За энэ зааврыг ерөнхийдөө батлан гаргаснараа хүчирхийлт өртсөн өсвөр үеийнхэнд хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үү, эрт илрүүлэх, онцлох, тэндэнд бол сэтгэл зүйн ямар дэмжлэг тусалцааг үзүүлэхийг бол энэ зааварт бол нэлээд сайн зааварчлаад өгсөн байгаа. За дараагийн маань заавар болохоор амиа хорлсон өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний заавар. Энэ мөн 22 оны 3 сарын 18-ны А149 эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан гаргасан байгаа. Ерөнхийдөө бидний энэ хийгдсэн судалгаагаар амиа орлох хийх байдал бол өсвөр үеийнхний дунд нэлээд өндөр 22% гарсан байгаа. Тэгэхээр бид нар бол амиа орлох хийх өсвөр үеийнхний үзүүлэх тусламж үйлчилгээний бас тийм тустай бол нарийсгсан тийм заавар зайлшгүй шаардлагатай учраас энэ зааварыг батлан гаргасан байгаа. За дараагийн бол бас нэг чухал заавар маань жирэмсэн өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний заавар. Яагаад тэгэхээр ер нь Монгол улсын хэмжээнд жирэмсэн өсвөр насны охидын бол тархалт
эзлэх хувь бол нэлээд бас буухгүй өндөр түвшинтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ бол жирэмсэн өсвөр үеийнх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өмнө бид бол том хүний эмэгтэй том хүний бол тэр тусламж үйлчилгээний зааврыг дагаж бас мөрддөг байсан. Тэгвэл бол одоо бол энэ зааврыг гаргаснараа жирэмсэн өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зааврыг наривчлан гаргаснараа энэ жирэмсэн үедээ яаж энэ жирэмснийг зохицуулах уу, хүүхдээ гаргах уу, эцэг их асраа хамгаалагч өөрөөс нь нууцыг чамдлах гэдэг маш чухал бол заалтуудыг оруулаад энэ зааврыг боловсруулсан байгаа. За ерөнхийдөө дараагийн 4-р үр дүн маань түрүүн ярьсан өсвөр үеийн эрүүл мэндийн тандалтын тогтолцоо гэж байгаа. Энэ нь бол 2003 оноос их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын баг бол ажиллаад энэ зарим бол эрүүл мэндийн үзүүлэлтүүд өсвөр үеийнхтэй холбоотой үзүүлэлтийг авдаг байсан. Бидний судалгаагаар бол тэр үзүүлэлтэн бол улам өөргөсгөөд нийгэм хамгаалал сэтгэл зүйн ямар тусламж үйлчилгээ ямар үзүүлэлтүүд нь хэрэгтэй байх уу цаашид бодлого боловсруулагчид шийдвэр гаргах хүмүүст бол зориулсан хэрэгтэй мэдээллийг нэгдсэн тийм сантай болсон байгаа. Энийг бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын багийнхантай хамтарч хийсэн байгаа. Тэгээд энэний үндсэн дээр бид нар эрүүл мэндийн өсвөр үеийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны журмыг боловсруулж гаргаад одоо хэрэгжүүлэх шатанда явж байна. Эдгээр бол нөгөө судалгаа хүүхдийнхээ хоолт ижилийн байдлыг нь судлаад тэгээ эрүүл мэндийн эрсдэл зан үйлийг нь судалсан байгаа. Эрсдэл зан үйлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сургууль суурилсан судалгааны аргачлалаар дагуу 11 үзүүлэлтээр 11 тийм бүлэг үзүүлэлтээр 70 эдэн асуултаар судалсан. Энд бол бид нар өсвөр үеийнхний дундах хорц уршлын хэрэглээ ямар байгаа, архи тамхи, за нөгөө сэтгцэд нөлөөлөх эмүүд мансууруулах бодисын хэрэглээ ямар байгааг бол судалсан. 2 дахь хэсэг нь эрүүл авахын дадал заншил ямар байгаа. 3 дахь хэсэг нь нөхөн өрчгөө эрүүл мэндийн асуудлууд ямар байгаа. 4 нь бол нөгөө хүчирхийлэл амиа хорлох, ордлох хийсэн тиймийн үзүүлэлтүүдийг судлаад эдгээртээ таарсан бол яг тохирсон тийм аргачлсан зөвлөмжүүдийг гаргасан байгаа. Бодлого боловсруулагчдын төвшөнд бид нар ямар зөвлөмж гаргах хэрэгтэй вэ? Нөгөө сургуулийн сурагчид эмч нарын хувьд бол ямар зөвлөмж гаргах хэрэгтэй гэж наривчилсан чиглэлээр нь зөвлөмжүүдийг гаргаад энэ судалгаа маань 4 үр дүнгээ амжилттай хүлээлгэн өгсөн. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв